Сайн уу манайхан, дараагийн бичлэгээр уулзаж байгаадаа баяртай байна. Намайг болон манай сувгийг дэмжиж донешн хийсэн бүх хүмүүстээ үнэхээр их баярлалаа. Бичлэгээ товхбол хийхийг хичээнэ. За ингээд олон юм нуушаад явах бай. Бичлэгтээ орцгоё. Амелия танд наад би чинь таалагдаад байгаа мó гэж асуув. Хоригдлын чөтгөрийн хаан. Миний энэ дэх ажил дууссан. Би Хамелийн биеийг эргүүлээд өгнө. Амелия, чи итгэлтэй байна уу? Энэ таны хүндэт Вермутийн найз юм би гэж хэлв. Хоригдлын чөтгөрийн хаан Вермут, тийм ээ. Гэхдээ Хамел миний найз биш гэж хэлээд хоригдлын чөтгөрийн хаан Хамелийн бие ээс гарав. Амелия, чи азтай байна. Гэхдээ чи дараагийн удаа ийм азтай байхгүй гэж хэлээд Амелия Хамелийн биеийг буцааж аваад. Би энэ хүүхдийг одоо яаж чадахгүй. Гэхдээ амлалт буусахаар нэг л өдөр би түүнээс хариугаа авна. Хүлээж тэсэхгүй хэмээн бодсоор яваад өг. Амелия эргэж харан асгаж одоход Южин уурлан хашгирч байшингийн чулуун ханыг халартал хүчтэй цохино. Южин хоригдлын чөтгөрийн хааны хэлсэн үгийг бодно. Мунхад арслан хараал идсэн новш. Тэр намайг дахин төрснийг мэдэж байна. Чиний оршихуй, чиний сүнс. Вермутийн амлалтаас болж чи 300 жилийн дараа төрсөн. Тэр үгээрээ юу гэсэн юм бол? Тэгэхээр Вермут намайг дахин төрүүлэхийн тулд хоригдлын чөтгөрийн хаанд амлалт өгсөн биз үү? Үгүй ээ. Вермут надаас ямар нэг юм хүссэн бол тэр намайг дахин амьдуулах биш. Хоригдлын чөтгөрийн хааныг алахыг сонгох байсан. Бас тэр амлалт инх найрамдлын байсан. Миний дахин төрөлттэй ямар ч хамаагүй хэмээн бодов. Тийм ээ. Гэхдээ Хамел миний найз биш. Чи ч гэсэн надад таалагддаггүй, новш минь гэж бодов. Амелия Мервин миний биеэр хийсэн үхлийн хүлэгт баатрийг аваад явсан. Би устгаж чадсангүй. Вермутид өгсөн амлалтын хугацаа дуусаж байна. Хэн Вермутийн оронд амлалт өгч хүрд ирэхийг зогсоох бол? Амлалтын хугацаа дуусах зогссон хүрд. Энэ новш тэр яагаад хүрдийн талаар ярьдаг байна? Би тэр хүрдийг зогсоох гэж ямар нэгэн амлалт өгөхгүй. Тэр хүрд нь эргээд байгаа бол устгахад л болно. Миний дахин төрөлт. Синя юм уу? Амелиягийн хийсэн хэрэг биш. Харин Вермутих бол. Юу ч юм Вермут, чи намайг ийм юм хийнэ гэж бодохгүй л байх та. Вермут өгснээс хойш 200 жилийн өмнө хэн нэгэн энэ бус шуу хавдан орсон. Синя ямар нэгэн юм буруутсныг мэдээд энэ хүртэл ирсэн. Синя тэр гадны халдварчтай тулалдсан. Тэгээд алга болсон. Южин, би энэ навчийг Хамелийн авсны урдаас олсон. Энэ дэвхийн модны навч байна. Дэвхийн модны навчны тусламжтайгаар хаанаас ч хамаагүй ээлхүүдийн ойр руу шилжих боломжтой болдог. Тэр аюулд орохдоо ашигласан юм байх та. Хэн миний бус руу дайрч Синяг мухарт оруулав? Вермут гэж бодов. Энд Вермут Синятай тулгдсан бол ямар шалтгаантайгаар байж болох вэ гэж бодон өнгөснөө дурсав. Хамел, та нар яаж чад байгаа юм бэ? Синя, чи яагаад түүнийг авч яваад байгаа юм? Тэр байдгийг нэг хүссний алуурчин. Синя намайг анх хараад л гомдлож байсан гэж бодов. Анис, ноён Вермут тэр мэдрэмжгүй хүн шиг харагдаж байна гэж хэлв. Энэ золбон нохойноос илүү олон дайчин байгаа гэдэгт итгэлтэй байна. Анис намайг шууд доромжилсан. Мурун би Дасаан хаан тулсын дайчдыг их зөрөгтэй сонссон гэж хэлв. Үгүй ээ, би тэдэнтэй тодолдмор байна. Мурун тэнэг хിവэрэл байсан. Вермут, үгүй ээ, чи байх ёстой. Хамел, Дайнас, хамфрагч маань болооч гэж хэлэхэд. Хамел, надад нэг хамаагүй. Би өөрөөсөө сул дуруу хүнийг дагах бодлого байна гэж хэлв. Вермут, тэгвэл би чамайг ялбал хамтрагчгүй болоорой гэж хэлв. Вермут Хамел хоёр зэвсэг зөрүүлэн ширүүн тулалдаж, Хамел хүчтэй зохиолтонд газар дуунна. Вермут, би чамаас илүү хүчтэй гэж хэлв. Хамел хараал идсэн амаа дахиад үзье гэж уурлан ахин дахин тулалдсаар өдөржингөө ялагдав. Хамел, хөөе, би чамаас хамаагүй хүч муутай юм байна. Тийм байхад яагаад надтай хам баялах гээд байгаа юм гэж асуухад Вермут, чи миний хамтарч уулна. Намайг ялахаар тэгнэ гэж амласан биз дээ гэхэд Хамел, ойлгохгүй байна. Чам шиг дайчин хинээс ч хамаагүй асуухад хүмүүс хамтарч нь болохын тулд ойчрлно гэж хэлэхэд Вермут, чи хамгийн сүүлийнх нь. Бүх чөтгөрийн хааныг алахад надад чиний тусламж хэрэг болно. Надтай хамт яв Хамел гэж хэлээд гараа сунгав. Южин, Вермут гэж бодон хуучнаад урсав. Дахин төрөлт зүйлт хоёр Вермутийн хийсэн хэрэг бол Вермут тэр зүйлтийг ямар ч асуудалгүй Лайнхартын эрдэнсийн санд тавина.
Үгүй ээ, ямар нэгэн үр дүнд хүрэхэд хэтэрхий эрт байна. 10 удаад харсан Сеньягийн хий үзэгдэл болон авсан доторх Сеньягийн бичиг. Бид нэг л өдөр чиний хүссэн ертөнцид уулзах байх. Тэр Деважин биш, харин дахин төрөлтийг минь хэлсэн бол. Вермут Сеньягаас урвсан гэсэн үг үү? Мэдхгүй байна. Би тэр талаар бодохыг ч хүсэхгүй байна. Би үннийг олж мэдхийн тулд Сеньяг олох хэрэгтэй хэмээн бодов. Үзэгдэл шилжиж Юужин Нахамагийн султантай уулзаж байх ба Султан, чи надаас арай л их юм нэхэж байгаагаа мэдэж байгаа үсттэй. Юужин Лайнхарт. Би албатуудаас чиний талаар сонссон. Гэхдээ чи үнэхээр намайг албатуудаа хулгай хийргүүлэхээр явуулсан гэж бодоод байгаа мó гэж асуув. Юужин, та ямар ч санаатай байсан. Тэд нар намайг гэмтээсэн гэдэг үнэн гэхэд. Султан, чамайг хамгаалах гэж тэгсэн. Би чамайг мэдэж байгаа эсхийг чинь мэдэхгүй байна. Нахама Киед хоёр түнжин муутай байгаа. Киилийн эзэн хаан Нахамагийн хүчнээс болгоомжиж байгаа. Султан ч гэсэн Киилийг үзэн яддаг. Сүлжилтийг идэвхтэй явуулж байгаа эзний шидэднүүд говийн төгсгөлд нуугдж байгаа. Энэ хүүхэд тэдэнтэй тааралдууд хилэнц гарч ирнэ гэж бодов. Султан, би чамайг хамгаарж байгаа нь Нахама Киилд бүхийж байгаатай адил. Бас би чиний санааг мэдэх шаардлагатай байсан. Чамайг яагаад хүн амьдардаггүй Кажаны говь руу явсан гэдгийг. Юужин, би энд байцаардах гэж ирээгүй. Султан, тийм ээ, би чамайг байцааж чадахгүй. Тэгээд л албатуудтай чамайг даг гэсэн юм. Чамд ямар нэг юм тохиолдвол тэд нар чамайг хамгаална гэд. Хэрвээ тэд миний тушаалыг зүү зохистой биелүүлсэн бол бид одоо ийм тав тухгүй яриа өрнүүлэхгүй байх байлаа. Чамд таалагдахгүй байгааг ч ойлгож байна. Гэхдээ миний сонссноор бол албатууд маань чамаас нэлээд зайтай байхад чи гинт тэднэр рүү дайрсан гэсэн гэж уурлахад. Юужин, тэр алуурч нь эсний шидэдний талаар ярихгүй байна. Кажитаны эмир Хамелийн булш болон Амелия Мэрмнийг Кажаны говьд байгааг мэдэхгүй байна. Түүнд үүнийг хэлэх шаардлага байхгүй. Би энэ асуудлыг шийдчихэд ухрая гэж бодов. Юужин, хэрвээ таны зөв бол би буруугаар ойлгооч. Би гэхдээ үүнийг гэр бүлдээ юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна. Султан, би чамайг яг юу гэх гээд байгааг ойлгохгүй гэхэд. Юужин буруугаар ойлгосон байлаа ч гэсэн та нар миний амь насыг аюулд оруулсан гэдг нь үнэн. Би энэ буруу ойлголтыг тайлбарсан байлаач гэр бүлээс маань хідэн зүгээр хүлээж авахыг мэдэхгүй байна. Би муу үр дагавар гараасаа гэж хүсэхгүй байна гэж хэлэхэд. Султан, ноён Юужин гэж хэлээд сандрав. Юужин, энэ хоёр улсын хооронд асуудал үүсгэж магадгүй. Би үүнээс болж гэр бүлээ хүнд байдал оруулмааргүй байна. Султан, чи тэгээд юу хүсэж байгаа юм гэж асуухад. Юужин, 500 сая сиэл. Буруу ойлголтоос болж муудсан харилцааг сайжруулахад үүнийг баг үнэ гэж бодож байна. Султан, би чамайг саяхан 19 нас хүрсэн гэж бодсон. Чи их нүүрэмгийн юм. Энэ чиний уурыг намжаах бол би чамд тэр мөнгийг өгч болж байна. Энэ асуудал шийдэгдчихсэн юм чинь нэг юм асуумаар байна. Чи Кажаны говьд юу харсан юм гэж асуув. Юужин, говьд харлаа. Таны хэлснээр тэнд өөр юу ч байгаагүй. Дусгалын гүшөө авс. Хоёроо нүмергөндөө хийсэн. Тэнд одоо юу ч үлдээгүй. Султан хүртэл Хамелийн булшны талаар мэдэхгүй. Амелия Мервин амаа татаж байгаа цагт тэнд болсон зүйл гадарч тарахгүй гэж бодов. Юужин, бас би Рахман Сүдхофыг авч явна. Тэр миний амийг занл хийснийхээ хариуг өгнө гэж хэлв. Султан, занл хийсний хариу. Хүсвэл би чиний нүдний өмнө түүнийг алж болж байна гэж хэлэхэд. Туслах эзэнтэй гэж айж сандрав. Юужин, би иймэрхүү зүйлээс болж хүний толгойг таслуулдаг харгас хүн биш. Би түүнийг гэрлүүгээ авч яваад жорлон юм уу, ямар нэгэн юмаа угаалгана гэж хэлэхэд. Султан зөвшөөрөв. Үзэгдэл шилжиж өнгөрсөн харагдах ба. Анис Хамел. Би хаяада эргэгдэх юм. Бурхан үнэхээр бүхнийг чадагч мэдэгч бол яагаад энэ залуу хүмүүсийг өхүүлэх юм бэ гэж асуув. Хамел Анис. Чи согтуу байна. Анис. Тэр үнэхээр бүх харанхуйг хөөдөг гэрэл гэгээ юм бол тэр яагаад тийхгүй байгаа гэж асуув. Хамел. Бидэнд Вермут байна. Би чиний гэрлийн бохныг чинь мэдэхгүй. Гэхдээ Вермут тэр залуу итгэхийн аргагүй хүчтэй юм. Бурхан ганцаараа зохицуулж дийлээгүй болохоор Вермут амьд гайхамшиг нааш нь явуулсан байж таарна. Тийм болохоор л тэр дайчин тэгээд ариун илд түүнийг эзнээ болгосон байх. Анис. Би чамаас ийм үг сонсно гэж бодсонгүй. Хамел. Намайг хүссэндээ тэгж хийсэн гэж бодоо юу. Согтуу хүн байдаг л нэг зүйлээс сүр үүсгэж ярихыг сонсох ядаргаатай байна. Ганцаараа уухын оронд надад уух юм ааг гэхэд. Анис. Энэ үү арх биш, ариун ус. Чам шиг итгэд үнэмшил муутай хүнд өгөхгүй. Хамел.
Би өнөөдрөөс эхэлж итгэж болно. Анис. Би хуурамч итгэд үнэмшилд өгөөмөр зан гаргаж болохгүй гэж хуучнаад урсав. Юужин. Анис. Хогны гэрлийн ариун газар. Тэнд Анисийн хөшөө байгаа. Юурс ариун гүрнээс онгоцонд суугаад далайг гаталбал би хогны дойно. 200 жилийн өмнө Анис 9 сүлийн зах руу мөргөл хийхээр явхаас өмнө энд залбирал үйлдсэн байдаг. Анис булшин дээр минь ирж залбирсан юм байна. Синьягийн тэтгэврт гарсан Анисийн мөргөл хийсэн хугацаа давхцахгүй байна. Анисийг мөргөл хийхээр явхаас хэдэн жилийн өмнө Синья тэтгэвртээ гарсан. Анис миний булш руу орч чадаагүй. Орсон бол тэр булшны минь байгаа байдлыг хараад ямар мэгэн арга хэмжээ авах байсан. Вермут. Анисийн алга болсонтой холбоотой юм болов? Би хогнигаас юу ч олоогүй. Яг одоо сэжүүр болж чадах зүйл бол Синьягийн үлдээс нь дэлхийн модны навч хэмээн бодов. Рахман. Юужийн залуу эзэнтэй. Бид энд ирээснээс хойш 7 хоног өнгөрлөө. Та арай бодлоо өөрчилсөн биш үсттэй гэж асуув. Юужийн. Бид Киев руу буцна гэж хэлэх ба. Үзэгдэл шилжиж төв байранд. Сиан. Муу нохой. Чи бүхэд бүтэн 2 жилийн дараа ирж байгаа юм уу? Юужийн. Чамаг одоо хэр их хүчтэй болсныг чинь харъя л да. Химэн хийсээр хүлээж өг. Сиан босон бусад Юужинийг хэрхийг хүлээнэ. Инсилла Сиан гэж нухацтай хэлв. Инсилла ах чинь ирж байгаад баярлсан харагдахгүй байх чинь гэж нухацтай ирэхэд. Сиан би түүнийг буцаж байгаад баярлаад ч байгаа юм шиг үгүй ч юм шиг байна. Юужийн өрхийн тэргүүдэгч болохыг хүсвэл би түүнд байраа тавьж өгөх байх гэж хэлэхэд. Инсилла чи байраа тавьж өгөхгүй бол Юужийн өрхийн тэргүүдэгч болохгүй гэж хэлв. Сиан энэ Лайнхартын хувьд зөв зүйл гэж юу? Лайнхартын өрхийн тэргүүдэгчийн байр суурийг хамгийн хүчтэй Лайнхарт авах ёстой гэж шийдэмгий хэлв. Инсилла Сиан чи одоо хүүхэд байхаа болсон. Би дан шийдвэрээ гаргаж болно. Өрхийн тэргүүдэгч болох уу, Юужинд байр суурь өгөх хэсэг нь чиний сонголт гэж тайван хэлв. Сиан та тэгхийг хүсэхгүй байгаа штэ гэж дуу муутай хэлв. Инсилла би чамайг хитрхи чанга усгсан бололтой. Би тэвнэс шиг болмооргүй байна. Би өөрийнхөө шунлаас болж хүүхдээ эвдмээргүй байна гэж харамсан өгүүлэхэд. Сиан би Юудигээс өөр гэж шийдэмгий хэлв. Инсилла тийм ээ чи өөр. Тийм болохоор чи зөв сонголт хийн гэж зөөлөн дулаанаар хэлв. Инсилла чи зөв сонголт гэж бодож байгаа бол би тэрийг чинь хүндэлнэ. Сиан Юужийн чиний ах. Та хоёр цусан төллүүд биш ч гэсэн ах дүүс хэвээр байна гэж инээмсэглэн хэлв. Тийм болохоор түүнийг ирэхээр ярилцаад үз. Өрхийн тэргүүдэгчийн байр суурийг залгамжлах ёслол хүлээж л байх гэж зөвлөхөд. Сиан зөвшөөрөв. Юужийн портал хаалганаас гарч ирнэ. Хаалганы дэргэд цугласан гэр бүлийнхэн нь Юужинийг ухтан авна. Юужин би та нарыг гівт хахал байсан шүү дээ. Яагаад бүгд намайг тосхоор хүрээд ирэв гэж тайхан асуув. Жихард хүү минь гэж баярлан хашгирав. Жихард нь Юужинийг чангаар тэврэн авна. Юужин уулзад буудсан байна аваа. Та бэлтгэл ихээс харагдаж байна. Би чинь чангарч сахалчин бас их хийх уруужээ гэж асуухад Жихард стеродын ачаар л гэж бахахалтайгаар хэлв. Юужин би танд тэр имийг битгий үг гэж хэлсэндээ стерод аргсын аав байд. Тэд нар нэгнийгээ нэрээр нь дуудахаар дотн болчихсон юм байх та гэж бодов. Юужин уушлаарай би таныг харсангүй гэж гимссэн байдалтай хэлэхэд Инсилла бие барих хэрэггүй бид нэг гэр бүл шүү дээ гэж хэлэхэд Юужин гэхдээ өрхийн тэргүүдэгч хаана байгаа гэж асуухад Инсилла тэр насанд хүрэх ёслолд бэлдэх гээд хар арслангийн цамхагт байгаа. Чи тэрийг мэдэж байгаа үстэй гэж хэлв. Юужин Лайнхартын уламжлал болсон цус залгамжлах ёслол салбар гэр бүл болон гол гэр бүл хоёулаа оролцдог. Гэхдээ насанд хүрэх ёслолд ганцхан гол гэр бүлийн хүүхдүүд л оролцдог гэж бодов. Инсилла чамаас 2 насаар ах Юуди өмнө жил насанд хүрэх ёслолд оролцох ёстой байсан. Тэр тэгтэл буруу замаар явсан болохоор тэмдэглэлгүй алгасан. Энэ удаа 3 хүүхэд байна. Сиэл, Сиан та 3 эрэг жил насанд хүрнэ. Инсилла тийм болохоор энэ удаагийн ёслол өмнөхөөсөө илүү сүртэй болно гэж бодож байна гэж хэлэхэд Юужин өрхийн тэгхийг хүссэн юм уу гэж асуув. Инсилла зөвлөл тэгхийг хүссэн гэж хэлж байх зуур Юужны араас Рахман орж ирэхэд Инсилла ард чинь хэн байгаа юм? Юужин туслах маань нэрийг нь Рахман Сулхов гэдэг. Нас нь Рахман чи хэдтэй юм бэ гэж асуув. Рахман би 32 настай гэж хариулв. Юужин би өөрийн биеэр түүнийг сонгож авсан. Тэр итгэл даахаар хүм.
Би түүнд ямар нэгэн юм заахгүй. Тэр миний төлөө ямар нэгэн ажил гүйцэтгэнэ гэж хэлээд Нинаг дуудав. Нина зөвшөөрөв. Юужин түүнийг дагуулж яваад зааварчил. Амбар тэнцээний танхин цэвэрлэх гэх мэт хүч гаргахыг хүсэхгүй байгаа ажлуудаа хийлэг гэж тушаахад Нина тэгж усах юм уу? Таны туслах үстэй гэж гайхан асуув. Юужин тийм болохоор тэр миний хийснийг хийх ёстой. Рахман энэ бол Нина. Тэр одооноос эхэлж чиний ахлах. Түүнээс суралц гэж нухацтай хэлв. Рахман надаас 10 насаар дүү охиныг ахасхаа гэж хүндлэх юм уу гэж гайхан бодов. Үгүй би байшинд хачин ажил хийж байгаа ч гэсэн Юучин эзэнтний төлөө, амийг минь авсны төлөө хариуг нь барих хэрэгтэй. Би түүнд үнэхээр их хэрэг болох өдөр ирж л таараа. Би тэр өдөр залуу эзэнтний төлөө дайчин шиг өөрийнхөө амийг эрсдэлд оруулна гэж шийдэмгий бодов. Сян хөөе болсон бол ярилццгаая гэж нухацтай хэлээд Юужныг дагуулan яв. Сян чи юу юм бэ гэж асуув. Юучин түүний асуултанд гайхна. Чи ямар нухшаа яриад байгаа юм бэ гэхэд Сян чи жинхнээсээ 19-тэй юм уу гэж уурлан асуухад Юужин үннийг мэдмээр байна уу? Би чамтай чадсан биш. Яг үнэндээ бол би дахин төрсөв гэж тайван хэлэхэд Сян хуцаж байх шив гэж бухимдан өгүүлв. Юужин надад итгэхгүй юм байж яаж иж асуудаг байна? Яасан? Ах чинь ямар их хүчтэй болсонд итгэж чадахгүй байгаа мó гэж асуухад Сян хэсэг зур хэлэх үггүй болов. Хоёулаа яг адилхан 2 жилийг өнгөрөөсөн байтал чи 2 биш 20 жил амьдарсан юм шиг байна гэж бухимдан өгүүлв. Чамайг шид сурж байх хооронд би өөрийгөө их хичээсэн гэж бодсон. Би солиотой юм шиг ил дээр бэлтгэл хийсэн. Цагаан гал арга барилынхаа бэлтгэлийг хүртэл хийж 3-ттэй болсон. Тэгтэл Юужин Вайнхарт 4-ттэй байна хэмээн бодов. Сян Юужин чи өрхийн тэргүүлэгч бол гэж шийдэмгий хэлв. Юужин чи ямар новшоо яриад байгаа юм? Намайг өрхийн тэргүүлэгч болгомоор байна гинэ гэж асуув. Сян чамтай нүүр тулсны дараа би бүр чадахгүй юм байна. Чи надаас хамаагүй илүү байхад би яаж өрхийн тэргүүлэгч болох юм бэ гэж асуув. Юужин яагаад болохгүй гэж чи болно гэд хэлчихвэл тэгээд болно шүү дээ гэж хэнийггүй хэлэхэд Сян би тийм зүйлд хүлээн зөвшөөрч чадахгүй гэж уурлав. Юужин чи үнэхээр намайг өрхийн тэргүүлэгч болгомоор байвал надтай хал зүүц. Чи ядбал би чиний шийдвэрийг зөвшөөрөх болно. Сян гайхан би хадс тулаанд явчихвал чамайг өрхийн тэргүүлэгч болгож яах вэ? Би ядбал өрхийн тэргүүлэгч болно гэдэг илүү ойлгомжтой байгаа үстэй. Юужин чи миний бодсноос хамаагүй ухаантай юм гэж гайхав. Сян юу гинэ бухимдав. Юужин чи өрхийн тэргүүлэгч бол зоригтой хүнд тийм байр суурьнд суух хэрэгтэй. Би тийм ядаргаатай юм хиймээргүй. Чи миний бодлыг хүчээр өөрчилж болно гэж хэлэхэд Сян хүн дээр санаа албана. Би чамд одоо хэлж байгаач хадс тулааны оронд зүгээр бэлтгэлийн журмаар тулалдъя. Юужин чи юу ч хийсэн намайг ялж чадахгүй. Сян мэдэж байна новш минь. Сян Юужин хоёр ил дээрээ ширүүн тулалдаж эхлэх бөгөөд сургуулийн талбайн хүлэг баатрууд тэднийг анхааралтай ажиглана. Юужин тэр илтийн сүнсийг хөнгөн удирдахаас гадна тэрийгэ удаан хугацаанд барьж байна. Түүний маанаг удирдах чадамж 3 одтой болсон нь хамаагүй илүү сайн болж. Сяны насны ийм их маанагтай хүн энэ твд их цөөхөн байдаг байх гэж бодов. Сян хачи юм гэж бод хөнгөчд. Би ийм хурдан ядахгүй дээ. Би хоосон зүуд рүү илдээ далаж байгаа юм шиг санагдаж байна. Юужин дайралтыг минь хаахаас гадна миний илтийг хүсэхгүй байгаа чиглэл рүү явуулж байна гэж бодон тулалдав. Туслах хүлэгт баатрууд нэмэр алах. Би илтийн сүнсээ ашиглан бүх хүчээ гарган тулалдвал Юужин залуу эзэнтнийг дийлэх болов гэж асуув. Хайзер би твж бодохгүй байна. Тэр 2 жилийн өмнө хүчтэй байсан. Одоо харин бусдыг хол хаяхаар хүчтэй болсон байна. Сян залуу эзэнтэн ялгаагүй сайжирсан ч гэсэн. Юужин залуу эзэнтэн түүний бүх дайралтыг байрнаасаа хөдлөхгүйгээр хааж байна. Сян ядаран өвдөг сөхрөн сууж Юужин рүү тайхан харна. Сян юу байсан бэ гэж асуув. Миний дайралтыг хаасан ардах гэж асуухад Юужин байдаг нэг ойлголт. Сян битгий худлаа яриад бай. Энгийн ойлголт биш байсан. Чи миний элдийн сүнсийг ойлгохгүйгээр гулсуулсан. Миний бүх дайралтын чиглэлийг өөрчилсөн. Надаар бүр их маана хэрэглүүлсэн. Юужин сайн харсан байна. Сян надад хэлээч гэхэд Юужин гайхан хараад маш муухай инээснэ. Нэрнэ үү гэж асуув. Чи надаас сурмаар байгаа юм уу гэж асуув. Сян 50 гэж бие барив. Юужин за яах вэ? Би зааж өгье.
Чи хангалттай их хүчтэй болвол би үрхийн тэргүүлж болохгүй гэж болно үсттэй. Гэхдээ энд олон хүн харж байна. Дагаад яв гэж хэлээд өөр тийш дагуулна яв. Юужин. Чи надаас илүү хүчтэй болж чадахгүй. Чи хангалттай хүчтэй болвол үрхийн тэргүүлж болно үсттэй. Сян. Тийм ээ гэхдээ гэж сандран хэлв. Юужин. Чи над руу шахсан байлаач би үрхийн тэргүүлж болмооргүй. Би дургүй байж яаж үрхийн тэргүүлж болох юм бэ гэж асуув. Сян. Би түүнд хэдэн удаа санд тавилаа. Хамгийн багадаа 3 сав байлаа. Тэр татхалзаад байхад би өөр яах вүлээ дээ гэж бодов. Ахам. Чи үнэхээр хүсэхгүй байвал надад өөр сонголт алуу та. Сян. Чи чадвартай боловч үрхийн тэргүүлэгчд байх ёстой чадамж байхгүй. Бас чи өв залгамжлагчийн хичээлд суугаагүй. Ер нь бол бэлэн бос байгаа. Чи амьдралынхаа тазыг хөдөө өнгөрөөч гэсэн. Язгууртны нийгэмд дасан зохицож чадахгүй гэж муурж байхад нь Юужин. Сианыг хөл рүү нүшгэлэн яриаг нь таслана. Сиан. Яаж байгаа юм бэ гэж уурлан асуув. Юужин. Новшийн зан гаргаад байсан болохоор. Сиан чи гэхдээ надад тэр чадварыг хизээ зааж өгөх гэж байгаа юм гэж асуув. Юужин. Одоо юу? Би жоохон завгүй байна. Бас шууд энд заачиж чадахгүй. Чи тэрийг уншаад сайн бэлтгэл хийвэл сурчна. Би нэг зав ахаараа бичээд өгье гэж хэлв. Сиан. Чи үрхийн тэргүүлж болохгүй гэд үннээ хэлсэн биз дээ гэж асуув. Юужин. Үрхийн тэргүүлж болмооргүй байгаа нь үнэн. Бас би худлаа ирээгүй. Үзэлдэл шилжиж Кейлийн өмнөдөд байдаг хуучны бартай ихтэй уулс. Кейл гүрний авгаа вермут үглэс уул. Цол хэрэгмээ орхин хотод байдаг байшин руу нүүсэн. Тэр цагаас хойш 300 жил өнгөрсөн ч үглэс уул Лайнхартын эзэмшил хэвээрээ байгаа. Хар арслангийн цайз үглэс уулын орбил дээр байдаг. Вермут энд хамгийн удаан амьдарсан. Мөн энд түүний цогцос байдаг. Зөвлөлийн ширээний ард гэр бүлийн ахмадууд хуралдаж байна. Билард, Юужин. Тэр хүүхэд төв байранд буцаад ирж. Дионерс. Хэрэгтэй үедээ ирж. Он гарахад 2 сар л дутуу байна. Билард. Түүнийг энд дуудах хэрэг байхгүй үсттэй гэж асуув. Дионерс. Чи урд өмнө нь болж байгаагүй зүйлийг хийсэн хүн. Салбар гэр бүлийн хүүхдийг төв байранд авсан. Ийм тохиолдол Лайнхартын түүхэнд гарч байгаагүй гэж хэлэхэд. Гилард. Би түүнийг хүүхэд байгаасаа л харсан. Тэгсэн хэрнээ надад түүнтэй хамт байх одоо хүстэл эвгүй байна хэмээн бодов. Гэр бүлийн хамгийн настай зөвлөлийн толгойлогч мөнхийн цагаан арслан. Дионерс. Лайнхарт. Дионерс. Чи мэдээ ширэг тэр хүүхдийн үн цэнийг харуулсан. Гэхдээ юмсыг их эмх замбраагүй болгоод байна гэж хэлэхэд. Кермэнд. Юужин. Лайнхарт. Ганц үрхийн тэргүүлэгч биш. Би тэр хүүхэдтэй 10 тад уулзсан. Салбар гэр бүлгээд энэ яагаад асуудал болоод байгаа юм? Юу чухал вэ гэвэл түүний чадвар. Дионерс. Кермэн. Чи хүн танихтай сайн байж болохч тэр чин хар арслан төлөвлөхгүй гэж хэлэхэд. Кермэн юм хэлсэнгүй. Тийм болохоор би насанд хүрэх ёслоор түүнийг хармаар байна гэж хэлэн инээмсэглэв. Дионерс. Тэр хүүхэд болох Юужин Лайнхартыг чадвартай гэдэгтээ санд нэгдэж байгаа. Тийм болохоор л бид үрхийн тэргүүлэгчийг тэр хүүхдийг үрчлэн авч төв байранд үсэхийг зөвшөөрсөн. Гэхдээ тэр 2 сарын дараа насанд хүрнэ. Насанд хүрэхэд нь бид дараагийн үрхийн тэргүүлэгчийг сонгох үйл явцыг эхлүүлдэг гэж нухацтай өгүүлв. Дионерс. Би түүнийг Нахама руу явсан гэж сонссон гэж хэлв. Гилард. Тийм ээ гэж хэлв. Дионерс. Явхоос өмнө 10 тод шид сурсан гэс. Би түүнийг шидтэй баггүй авьяастай гэж сонслоо. Улаан шидийн цамхгийн эзэн шавээ болгох хэмжээний авьяастай хүү. Тэр бүр 10-ийн угсаа залхамжлах ханхүүтэй холбоо тогтоосон гэсэн. Үрхийн тэргүүлэгч бид Лайнхарт гэсэн нэрийг авч явдаг сүрэг арслангууд. Үрхийн тэргүүлэгч хүүхдээ хүснээрээ үсэрсгэж болно. Гэхдээ арслангаа өөрийнх нь дураар сүргээс гаргахыг зөвшөөрөхгүй гэж ширүүнээр хэлв. Гилард. Тэр хүүхэд өөрийнх нь шийдвэрийг гаргана гэж тууштай хэлв. Дионерс. Мэдээч би тэр хүүгийн шийдвэрийг хүндлэх бодолтой байгаа. Гэхдээ түүний сонголтыг хязгаарлана. Чи арай түүнийг дараагийн үрхийн тэргүүлэгч болов саналтай байгаа юм биш үсттэй гэж асуув. Гилард. Юужин тэрийг хүсэж байгаа бол би түүнд боломж олгомоор байна гэж хэлв. Кермэн. Тэр болохыг хүсэхгүй. Сиэл болохыг хүсэж байгаа. Юужин дараагийн үрхийн тэргүүлэгч болохоос татгалцсан гэж хэлээд халаасны цагаа хаав. Дионерс. Тийм бол би түүнийг бодлоо өөрчлөхгүй гэж найдаа гэж ёчтой инээмсэглэв. Үзэгдэл шилжиж Юужин хар арслангийн цайз гэж тайхан асуув. Энисила. Тийм ээ. Би зөвлөлийн настнуудыг энд ёслолд оролцохоор ирнэ гэж бодтол оронд нь та хоёрыг тэнд ир гэж урьж байна. Сиэл ад хэдийн хар цамхагт очижсэн байгаа.
Та хоёр одоо араас явхад л болно гэж хэлв. Юужин хизээ явах юм гэж асуув. Инисила битэн болонгуудаа шууд яваарай гэж хэлв. Юужин тийм бол одоо явцгаая. Тэнд бидэнд хэрэгтэй бүх юм байгаа гэдэгт итгэвчтэй байна. Ша явъя гэж хэлээд асхав. Сиан хөөе, чиний надад бичиж өгсөн ном би уншаад дуусгачихсан. Чи үүнд итгэвчтэй байна уу гэж асуухад энэ зүгээр төвөд хамлж байна шүү дээ. Би үнэнхээр энэ аргыг дагуул манааны дутагдaltaд орон ухаан алдна гэж сандран хэлв. Юужин хамт л ингэж л манааны бэлтгэл хийдэг байсан гэж бодоод. Би тэгж л хийсэн. Би гэхдээ Сианд тааруулан баг зэрэг өөрчилсөн. Сиан үүнийг санаж яв. Чи чадахгүй байсан ч хийх ёстой. Чи өөлж цусаар ханиадгсан ч хамаагүй үргэлжлүүлэн хийх ёстой гэж нухацтай хэлв. Намайг баг зэрэгч болов гүйцэхэд ойртохын тулд чи ядчил үүнийг хийдэг байх хэрэгтэй. Чи өрхийн тэргүүлэгч болохын тулд энэ зэргийн зүйлийг хийдэг байх ёстой гэж хэлв. Сиан новшвэ гэж айж сандран бодов. Юужин ямар хөөрх юм бэ? Би доромжлол сонсох дуртай. Яадагч байсан хар арслангийн цайз анх удаага л насанд хүрэх ёслол эндээс өөр газар болж байна. Би гэхдээ шалтгааныг нь мэдэж байна. Юудын новшийн ачаар зөвлөл биднийг ч гэсэн ажиллаж байгаа. Магадгүй тэд нар бидэнд сургамж өгөхийг хүсэж байгаа. Тэд нар чамд сануулга өгөхийг хүсэж байгаа байх гэж нухацтай хэлв. Юужин тэгвэл чамаа гэж асуув. Сиан би ирээдүйн өрхийн тэргүүлэгч юм чинь. Надад урдчлаад баяр хүргэх байх. Намайг авга Вермутийн булш руу орохыг зөвшөөрөх байх. Вермутийн булш Уклас уулын аль нэг газарт байгаа. Гэхдээ яг хаана гэдэг нь нууцлалтай. Гилард өрхийн тэргүүлэгч хүртэл энэ булшны талаар мэдрэхгүй. Би Вермутийг номон дээр гардаг шиг инх хамуулан өөд болсон гэж бодохгүй байна. Би түүний цавхцыг булшиндаа байгаа эсхийг баттай болгох хэрэгтэй байна гэж нухацтай бодов. Сиан магадгүй тэд надад чөтгөрийн жад, Руинтос юм уу, бутлагч Зиголардыг өгөх байх гэж давдлан хэлв. Юужин харгислалын чөтгөрийн хааны зэвсэг, чөтгөрийн жад, Руинтос, хятадын чөтгөрийн хааны зэвсэг, бутлагч Зиголард. Энэ хоёр зэвсэг төв байрын эрдэнсийн санд байдаггүй. Тэднийг хар арслангийн цайзад хадгалдаг гэж бодов. Юужин одоогийн байдлаар чөтгөрийн жадыг зөвлөлийн удирдагч хамгийн өндөр настай Лайнхарт эзэмшиж байгаа. Дионерс Лайнхарт мөн хийн цагаан арслан. Зиголард бутлагчийн эзэн бол Дионерсийн ач хүү. Хар арслан командлын 1-р салааны ахмад Доминик Лайнхарт гэж бодов. Сиан зөвлөлийн удирдагч хэтэрхий хөгшим тэтгүртэй гарах цаг нь өнгөрөөд удаж байгаа. Тэр надад чөтгөрийн жадаа өгөөд тэтгүртэй гарах бодолтой байгаа болов уу гэж асуухад Юужин би яаж мэдэх юм гэж хариулв. Үзэгдэл шилжиж Юужин өрөөндөө бэлтгэлээ базаахва. Энийг гаргаж ирэх доолндоо маанаг минь сорж байна. Новшийн элд. Дуудлах худалдаанаас авсан сарны элдийн хөвтөрхий. Энэ хилтерхий элдтэй чичирхийлж гол хэсэгт нь нэмэгдчихлээ. Би бүх хилтерхийг цуглуулж чадвал энэ буцаад хэвэндээ орчих юм шиг байна. Надад яарсан юм алах. Эхлээд Вермутийн булшийг олох хэрэгтэй байна. Төв байранд дөнгөж исчээд хэдхэн хоногийн дараа явах болчих гэж дургуутсан бодов. Юужин миний нөмөргөд байгаа хаймилийн хөшөө булшны чулуу хэрэг яах вэ? Би Гилардыг ятгаж ураад энд тавих бодолтой байсан юмсаа. Тэгтэл би одоо Гилардтай уулзах чадахгүй. Үгүй ээ байц. Надад сайхан санаа төрөлөө. Хэмээн бодоод Йожтой инээмсэглэв. Юужин Сианыг хараад чи болзоонд явж байгаа мó гэж асуухад Сиан чи 100-аар явах гэж байгаа мó гэж зөрүүлэн асуув. Энэ харанхуй нөмөрг байх нэ. Үнэхээр гоё харагдаж байна. 5 тухыг нь хангасан хид хідэн шившлэгтэй гэж сонссон юм байна. Халаасны онгоц хүртэх байгаа гэж гайхан биширч бодов. Юужин над руу харлаа гэд би чамд өгөхгүй гэж хэлв. Сиан би асуугаагүй байхад ч ингэж сандрам хашгичв. Туслах хар арслангийн цайз руу очих хаалга нэгдлээ гэж хэлв. Юужин явъя гэж хэлээд ураг шалхам ороход тэд шууд тэнгэр дээрээс унаж эхлэв. Сиан айж сандрам хашгичв. Юужин бурхан минь эхнээсээ л сэтгэл хөдлөж байна гэж баяртайгаар хэлв. Инхүү энэ хэсэг дуустдаг. Энэ удаагийн Part Mine инхүү дуусаж байна. Лайк дараад, Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.